Альцгеймерийн эрт үеийн 11 шинж тэмдэг. Эрүүл хүний тархинд цахилгаан долгиог дотоод эргэтэн болон булчинд дамжуулдаг 10 тэрбум нейрон байдаг. Альцгеймерийн өвчин нь энэхүү мэдрэлийн эсүүдийн хоорондын холбоог тасалдуулж, улмаар үйл ажиллагаа нь буурч, тархины эсүүдийг үхэлд хүргэдэг. Уг өвчин нь эхэндээ тархины ой санамж, хил яриаг хариуцдаг хэсгүүдэд нөлөөлдөг. Улмаар тархины гол хэсгийг гэмтээж, хүн биедан ажиллах чадвараа аажмаар алддаг. Үүнийг эрт оншилсноор үүсч болох хүндрэлээс сэргийлэх бүрэн боломжтой юм. Альцгеймер өвчнийг илрүүлэх 11 шинж тэмдгийг танилцуулж байна. 11-дүгээрт төлөвлөгөө гаргах, асуулт хариултын тест тоон дээр ажиллахад хэцүү болох. Уг өвчний үед төлөвлөлт тоонуудтай ажиллахад анхаарлаа төвлөрүүлэх, сарын зардлыг тооцоолох, үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг тодорхойлоход асуудал тулгарч эхэлдэг байна. 10-дугаарт өдөр тутмын гэрийн ажлыг хийхэд хүндрэл үүсэх. Альцгеймер өвчтэй хүмүүс өдөр тутмын үйл ажиллагаагаа амархан биелүүлж чаддаггүй. Заримдаа гэртээ хайрах зам, дуртай тоглоомоо хэрхэн тоглохоо санахгүй байх тохиолдол гардаг. Хэрэв шин төхөөрөмжийг нэн даруй ашиглаж чадахгүй байх, зурагтаа тохируулахад тусламж хэрэгтэй бол өөртөө анхаарахад гэмгүй юм. 9-дүгээрт сэтгэл түгших, сэтгэлийн хямрал. Сэтгэл түгших нь сэтгэл гутарлын шинж тэмдэг бөгөөд үүнийг мөн Альцгеймер өвчний анхны шинж тэмдэг гэж үздэг. Байнга сэтгэл түгших нь тархины амилоид тау гэх ургууд ихээр хоримтлагдахтай холбоотой юм. Энэ нь танин мэдхийн бууралт бий болгож улмаар зөнөгрөх өвчин үүсгэх эрсдэлтэй. 8-дугаарт зүг чигээ алдах, төөрөх. Альцгеймер өвчтэй хүмүүс цаг хугацааны мэдрэмжээ алддаг. Сар гарыг цаг хугацаа гянахад хэцүү болж, зөвхөн яг одоо юу болж байгааг л мэдэрдэг. Өнөөдөр ямар гарыг бас хаана байгаагаа мэдэхгүй байх нь тохиолддог. 7-дугаарт орон зайн мэдрэмжээ алдах. Зургийн тухай ойлголт, объект хоорондын орон зай мэдрэмж алдагддаг. Уг өвчин нь альва зүйлсийн наан эсвэл цаана байгааг ялгаж чадахгүй хүрдэг байна. Зарим хүмүүсийн хувьд харааны бэрхшээл нь Альцгеймер өвчний анхны шинж тэмдэг байж болно. Унших текст дээр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх, өнгө тодорхойлоход хэцүү байх зэрэг. 6-дугаарт хэл ярианд өөрчлөлт гарах. Альцгеймер өвчний шинж тэмдгүүд нь хүмүүсийн харилцааны үед илэрдэг байна. Ярианы дунд гинэт төр зогсох, цааш үргэлжлүүлэн ярихад хүндрэл үүсэх, ярьснаа дахин давтах зэрэг. Үгсийн санд анхаарлаа хандуулах нь чухал юм. Ердийн хэрэглээний үгийн оронд буруу эсвэл зохиомл үгсийг ашиглаж байгаа эсгээ анхаараарай. 5-дугаарт хаана юу тавьсан үйлдэлийн дарааллыг санахгүй байх. Альцгеймер өвчний үед альва зүйлсийг өөрөөсөө нуудаг. Үйлдэлийнхээ дарааллыг эргэн санаж чадахгүй тул эргэн тойрныхоо хүмүүсээс эд юмсаа нэхэж эхэлдэг. Гэхдээ тухайн зүйлийг хаана хамгийн сүүлд харснаа сандаг. 4-дүгээрт дуртай зүйлдээ ч сонирхолгүй болох. Альцгеймер өвчний улмаас хүмүүс аажмаар ердийн үйл ажиллагаа, хобби, спорт, соёлын үйл ажиллагаанаас зайлсхийдэг. Найз нөхдөдөө уулзахаас зайлсхийх, бэлтгэл сургуультай орхих, эсвэл дуртай зүйлээ ямар нэгэн шалтгаангүйгээр хийхээ болдог. Хэрэв үе ажил, олон нийтийн цуглаан, хүрээлэнгөө орчноосоо залхаад байвал түр хугацаанд амарч өөртөө анхаарал тавиарай. 3-дугаарт сэтгэл хөдлөл зан авир өөрчлөгдөх. Уг өвчнийг илтгэх нэг шинж тэмдэг нь сэтгэл санаа, зан чанар үе тодорхой шалтгаангүйгээр өөрчлөгдөх юм. Генет айдас түгшүүр, сэтгэлийн хямралын шинж тэмдгүүд илэрдэг. Жижиг зүйлээс болж амархан уурлаж бухимддаг байна. 2-дугаарт харьцуулалт хийхэд хэцүү болох. Уг өвчний үед шийдвэрийн үр дагаврыг үнэлэхэд хэцүү болдог. Жишээлбэл бүтээгдэхүүний үн, түүний бодит үнцнийг тооцоолоход асуудал тулгарч, худалдан авалт хийхдээ хулигдуулах тохиолдол их. Үнэлгээтэй холбоотой бэрхшээлүүд нь хүний галаад төрөх байдалтад нөлөөлдөг. Өөрсдийгөө арчлах, үсээ самнах, эрүүл ахуйн энгийн дүрмийг дагаж мөрдгөө болдог. 1-дүгээрт санахгүй байх. Цээжлэх тогтоох чадвар алдагдана. Үүний үр дүнд ой санамжийн тэнцвэргүй байдал үүсдэг. Ундаг дугуйнах, сүлжмэл хэлэл нэх, зураг зурах гэх мэт чадвараа алддаг.